чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай ухцоор радио нэвтрүүлэг. Самэт цонор хэмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралтад 80 дахь сайхан өнгөрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Их Монгол радио сонсогч та бүхэндээ цай ухцоор утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ даваа, лавг, баасан, бэм гариг бүрийн их өдийн 14 цагаас сонсогч та бүхэндээ хүргэж байгаа. Бид уг нэвтрүүлгээрээ Хишиг нэмийн Дулам сүрэнгийн учрах тавилан 2 дугаар дэвтрээс та бүхэндээ албан ёсны зөвшөөрлөлтөөр бүрэн ихээр нь хүргэж байгаа. Ингээд энэхүү зурлалын 3 дугаар хэсгийг та бүхэнтэйгээ хуваалцъя. Яг одоо эфирээс шууд хөрч байна. Хамтдаа байгаарай. Хишиг нэмийн Дулам сүрэн учрах тавилан 2 дугаар дэвтэр 3 дугаар хэсэг. Зуны дэлгэр цагт тэрэлжин үдэш гайхалтай сайхан байдагсан. Тэнгэрийн одод нүцгэрсэн мэд тодоос тод гэрэлтэж цэцгэн дэлбэт моддын үнэр хамар царгон синхий. Хүүхэд томгүй үдшийн бүрийг үл анзааран гадаа шугалдаж амрагчдын хөлөвл тасарна. Учрал үеийнхнийгээ бодвол нилээн оройтох маягтай эхнэр авч байгаа бөгөөд анх удаа л найз үсгүүгээ гэртээ дагуулж ирсэн нь инэв. Эгч нар нь бүгд л гэр бүлтэй үр хүүхдүүдтэй болцоос. Гэтэл манай энэ л юм гомби гоцсон толгой яваад байх юм гэж үргэлжил өглөж санаан зовд суудаг Тэмүүлэн жаргал хоёрын сэтгэл нь амарч тайтгарч байлаа. Хөшгөлийн хүндийдэх олон улсын нис хонгоцны буудал ашиглалтанд ороод хэдхэн жил болж байгаач олон улсын хэдийн хүлээн зөвшөөрөгдөж дэлхийн 50 гаруй орн руу шууд нислэг хийгддэг болсон. Тэнд ерөнхий инженер хийх учралд их ажлынхаа хажуугаар ихнэр хайж явах цаг зав хомс байснаас нилээдгүй оройтсон ч байж мэдэх талтай. Ээж аав нь л гэнас чинь явжлаа. Хажуудаа түшиж тулах ханижлээ эртхэн олж авч амьдрал ахуйгаа дөхнүүлж гэр бүлтэй болох хэрэгтэй шүү лээ. Тэгэхэд ч одоо үр хүүхэд чинь оройтлоо гэж өглөөд байгаа болохоос 30 нас гэдэг эр хүнд тийм ч оройтод байх нас бас бишээ. Нислэгийн урдчилсан өмнөх дараах бэлтгэлгээд толгойд татах завгүй өчтөчнөн онгоцонд үзлэг шалгалт хийн. Ерөнхий инженерийн хувьд хөдөлгүүр, цахилгаан, радиотехникийн гээд бүх инженерүүдэд хариуцсан ажиллаж давхар хяналт хийх үүрэгтэй. Тиймээс ажлын өдрүүдэд хариуцлага шаардсан ажлаа орхиод явах ямар ч боломжгүй тул зөвхөн амралт тааруулж яваа нь инэв. Харин өнөөдөр Ануужингийн баярыг хотол олон ард түмнэрийн тэмдэглэж байгаа болохоор учралч бас тэр баярыг хуваалцахаар цаг зав гарган гэртээ ирсэн нь энэ. Танилцаад удаагүй боловч сэтгэл алдран дотносож гэрлэхээр шийдсэн хайртай бүсгүй солонгоогоо аав ээжтэй танилцуулахаар дагуулan иржээ. Солонгоо бол айлын ганц охин. Хэдийгээр айлын ганц хүүхэд гээд эрх тань хүссэн ч хөдөөгийн эгэл бурмалчны гэрт урган шигтэй хөөцөлдөн тоглож баг насаа өнгөрөөсөн болохоор бие даасан хэрсв ажилсаг нэгэн. Аав нь олон жил сумын дарга хийсэн ёс зүй дэг журам ярьсан нөхөр байдаг бол ээж нь эмнэлгийн цааны газар насааран ажилласан
махлаглуу шавхалдсан шар хүүхэн бий. Солонгоо аавынхаа аливаа зүйлийг чин сэтгэлээсээ яг таг хийдэг цэгцтэй занг сурсан бол ээжийнхэн ажилч хичээнгүй занг мөн дуурайжээ. Бэр болох хүн нь дөлгөөн томоотой, сэтгэл сайтай, даруухан, нүдэн дулаахан бүсгүй байсан нь жаргалд их таалагдлаа. Огтуд нь бүгд л хот орноос нөхөрт гарцаасан. Багхуу уудам л хүнтэй суугаагүй сургууль соёлын мөрхөөж үлдээд байлаа. Том хүү учрал нь хөдөөгийн бүсгүйг ихнэрэн болгож байгаад нь тэмүүлэнч. Тун талархан түүний сэтгэлд аятайхан санагдана. Алс холог Колорадод сургууль дүүргэж төрсөн үрээсээ ялгаагүй эрх дураараа өссөн бор хүүн хаанхын ямар хүн дагуулад ирэх болдоо гэж бодож суусан аав ээж хоёр нь Солонгоог хараад сэтгэл өндөр байгаагаа нуусангүй. Хайртай залууга дагаад анхудаа гэрт нь ирсэн бүсгүй. Бүрэг ичимхий байдаг тэрэл зангаар учрлын хажуу чимээгийн хүн сууж доош харан ичимгүй ирнэ. Дүүнээс жаргал миний охин эмч гэлүү. Тийм ээ, дотрын эмч. Эхо үзлэгийн чиглэлээр мэрэгсэн одоогоор аймгийн эмнэлэгтээ ажиллаж байна. Аав ээж нь юу хийдэг хүмүүс байдгүй. Аав сумын дарга хийж байсан саяхан гавьяаныхаа амралтыг авсан. Ээж маань тоогооч. Гэртээ хідүүлээ байдгүй. Ах эгчтэй юу? Ингэж Солонгоог нилээн сонжих маягтай асуухт нь үгүй энэ хөгшин чинь хүүхэд хоол ундыг нь тухтаа идүүлэхгүй байцаагч шиг шалгаагаад л гэж игдүүдсэн тэмүүлэн түүн рүү сүрхий том харахад нөхрийнхөө харцнаас олон юм асуухт нь дургуутсаж байгаа гадралсан жаргал тэгсгээд чимээгүй боллоо. Учрал аавдаа хандан та цэлмэг найзынхаараа ороод гарсан биз дээ. Гаднаас нахад хөл хөдөлгөөн ихтэй л байх шиг байна. Ануужиг ирсэн гээд олон хүн цугласан болтой. Гадаа дотоод хот хөдөөгөөс зөндөө хүмүүс ирсэн байна лээ. Аав ээж хоёр нь тэдний цууж байгаа цайхан гарч ирсэн. Өдөр хүлээн авалт нь тэндээ дууссан ч зарим томоохон албаны хүмүүс бас ирсэн харагдан лээ. Хөл тасрахгүй байх шиг байна. Зочид хамаатан садан ах дүүгээс нь гадна энэ тентгийн радио телевиз сонин сэтгүүлийн сурвалжлагчид тасрахгүй юм байна лээ. Өдөш орой болж байгаа болохоор одоо л гайгүй болох байх. Миний хүүхдүүд ануужинтайгаа өглөөл орж золгохгүй юу та? Харин тийм ээ аав. Ирэх гэсээр битэл орой болчихлоо. Маргааш бүтэн сайн өдөр юм чинь бид хоёрын хоёулаа амарна. Сайхан унтаж амраад өглөө орё доо. Тэгж л удчих. Тэгсэн дээр хаа хүмүн. Аваа. Бид хоёрт бас та хоёртойгоо ярь зөвлөх зүйл байгаа л да. Гэхдээ ямар яриа байдаг вүлээ гэж бодсон жаргал аяг тав хураан ойр зүрийг цэгцлэх гэснээ болж хүүгийнхээ дэргэдэд өгч ирлээ. Хүүн эрх намар хурмаа хийж Солонгоо бит хоёр албан ёсоор гэрлэлтэд батлуулах гэсэн. Тэгээд та хоёртойгоо ярилцах гээд. Ингэж яриад дуустал тэмүүлэн жаргал хоёр. Гүй тэгэлгүй яах вэ? Гүй тэгэлгүй яах вэ хүмүүс? Гүй хорим нараа эртхэн хийсэн дээр дээ гэж зэрэг дуу алдаад тэмүүлэн. Гүй хорим нар хийхээс өмнө бэр гуйх ажлыг бид ярилцж байгаа зохицуулъя. Гүй миний хүү тэр тал дээр санаа зовлтгүй шүү. Аав ээж нь чадах чинээгээр л хийж өгнө. Ах эгч нар нь байна. Арт талыг нь зохион байгуулах найдвартай хүмүүстэй л гэж бодчих. Ингэж хэлэнгээ сэтгэл нь хөөрсөн бололтой өндөлзөж жаргалд хандан. Үгүй аль вэ? Миний өгшин цаа хаяглаад өгөөч. Хүү маань их сайхан мэдээд дуулгалаа. Аав нь чамайг хизээ ингэж хэлэх болтоо л гэж хүлээж суусан. Цэлмэгч гэсэн чамайг ихнэр авч хурим нараа хийн гэхэд дуртай л байх болов. Уулзах болгонд чамайг л асууд суудах юм хөөрхий. Аргагүй шүү те. Хэдий хол байсан ч хэлээ. Төрсөн үрэн юм чинь. Шиг тавин хүлээдэг л болол та.
Өнөөдрхөн хүртэл учрал ирсэн үү? Мөхүүтэйгээ уулзах юмсан. Юур харагдахгүй юм. Ажил төрөл ихтэй л байдаг болоо тэр бидтэй. Гэхдээ ямар азар танаа манай хоёр зэрэгэлдээ амьдрах болсон юм. Ингэж хамт байсны буйнаар хаяа хүүтэйгээ таархал юм. Хол байсан бол барагтаал үзэгдэхгүй байх байсан биз дээ. Аргач шүү дээ. Төрсөн эцэг нэрнээс цаашгүй надаар яах вүлээ гэж ирээдэл чиний тухай яриад суусан. Цэлэмгийг би залуудаа буруутхан бодож явсан үе бий. Гэтэл миний найз чинь хинээс ч илүү хүн чанартай. Нороо таяр. Найзынхаа энэ зан чанарыг олон юм дээр л мэдэрч яваа хүн дээ би. Ялангуяа сүүлийн жилүүдэд гэж хэлээд жаргалын хийж өгсөн аяхтай цайнаас багвагаар ойчлон уулаа. Учрал маргааш тогтаахан уулзаж энэ талаар бас дуулгана. Тэгээрэй миний хөө. Нэгэнд л чиний төрсөн эцэг юм чинь. Хаяач гэсэн уулзаж уцаар ярьж санаа бодлоо хэлж ярьж угаарай. Заава. Ингээд цэлмэгийн том хүү чингүүн нь нэлээд хөдөлгөөнтэй. Зарим үед аригтарс балгачдаг бололтойгоо. Ингээд жаргал хажуунаас нь ярианд оролцож үгүй харин тийм ээ. Сарнаа том хүүдээ санаан зовоод аав ээж хоёр нь дөрвөн өрөөшин байр саяхан худалдаж авч өгсөн. Тэгээд ч нэмэр байдгүй. Эхнэр хүүхдгүү болоод ч тэгдэг юм уу? Найз нөхөдгээд элдв янзын хүмүүс байрандаа авчираад л ууж идээд суудаг гин. Энэ сөглөл амралтын газраас олсон хэдийг нь тэр хүн л өрн таран хийх бололтойгоо. Ажилд харуулад өгнө. Төд удалгүй гарчихдаг гэсэн гэж ирээд л загтансан газар нь майжив гихчээр ам өрсөн хуучлав. Учрал гүнчингүү ах. Ийм сайхан аав ээж дүүтэй байж яагаад их явдг юм бол тоо? Цэлмэг том хүн хитрхий дураараа өсөж янз бүрийн авир төрх гаргаад явдаг болоод ч тэрөө миний хүүгэл үргэлж ярьж суудаг юм. Аавтайгаа цаашид дотн байдаг юм шүү. Ингэж тэмүүлэн нэгийг бодсон бололтой нухацтайхан хэлэхэд учралч мээгүүхэн толгойд оглоо. Тэднийг ийхүү ярилцаж суух зуур номингийн томоохон нөгөө өрөөнөөс гарч ирэн "Эмээ, би унтмаар байна. Орцсаад өгөөч" гэсээр нүдээ нүглэн орж ирэв. Жаргал зэйнархан орыг засаж өгөхөөр унтлахын өрөөндөө явж орлоо. Учрал солонгоо хоёрч аавтайгаа хэсэг ярилцаж суугаад эртхэн унтаж амархаа шилэн хөвтцгээлээ. Та ямар зүйлийг Үргэлжлэл би. Зохиолч Хишиг нэмийн Доломсрон. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. Ерөнхий редактор Баттуул, компьютер графикч Цэндава, өгүүлэгч Хосвир. Их Монгол радио 2020. Сонсогч та бүхэн яг одоо зохиолж, сэтгүүлч Хишиг нэмийн Дулам сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийг аль бие усны зөвшөөрөлтөөр сонсож байна. Та Учрах тавилан романы 1, 2 дугаар дэвтрийг бүрэн ихээр нь авч уншихыг хүсвэл 99 86 10 86 99 86 50 80 утсанд холбогдоорой. Хүргэлт үнэгүй мөн бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. та